сайн байна уу? Сайхан тарган сайхан үлдэж байна. Өнөөдрөөс тантай уулзаж за тэгээд энэ Богдхан уулын дахин цаас газрын захиргаа гэж бас ямар газар гэдэг танилцъя гэж бодлоо. Тэгээд таныг бас ширндэг гэж бас ямар хүн байна гэдэгтээ бас танилцах гэдэг ажлын дээр бас харахгүй болсон их хүрээд ирлээ. Зүгээр өстэй те. Зүгээр одоо тийм ээ. Даад иш сууж яа те. За. Ер нь ингээд одоо ингээд нийслэлийн их тайвны гүрнээс ингээд доош ороод ирэхээр ингээд танаа Богдхан уулын дахин цаас газрын одоо хамгаалтын захиргаа ингээд байж идэг л те. Хүмүүс бол ингээд хараад өнгөрдөг баг. Ер нь яг одоо ямар үйл ажиллагаа явуулаад ингээд одоо энд ажиллаад байна. Энд ингээд байгаад байдаг хүмүүс бол хараад мэдээд байдаг. Гэхдээ яг яаж ажилт юм бол хідэн хүн бай тийм бол гэдэг мэдээлэлс их хомос байдаг л да одоо их ойрхон юм шиг мөртөө. Та эхлээд бас байгууллагын талаас мэдээлэл өгөөч тийм ээ. За. Тэгэхээр Богдхан уулын дархан цаас газрын хамгаалтын захиргаа Богдхан уулынхаа 42,000 га талбай дээрх одоо биологийн олон янз байдал гэж байна шүү дээ. Нөгөө ургамал амьтан нэг цогцоор нь хамгаалах энэ талбайд эгийн хязгаарлалтын бүсэд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгж иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавих зүй зохистой хууль намын дагуу үйл ажиллагааг нь явуулах. За бас ер нь энд одоо аялал зугаалгаар явж байгаа хүмүүст сурчлагаа хийх тэгэл энэ бүхэл үйл ажиллагааг хамарч. Одоо шиг ингээд амралтын өдөр болохоор ингээд нийслэлийн ч баг их нь ингээд энэ дэшгээ гараа авчил хэлдэг дүүлсэн биз дээ. Тэр нь хичнээн эргэн ингээд ер нь тийм судалгаа байдгүй тийм одоо энэ уул руу гардаг. Тэгээ энэ маш их зөв асуулт байна л дээ. Ер нь хүмүүс нэг анзаардаггүй. Өнөөдөр тусгай хамгаалтаа дархан цаастаа тусгай хамгаалтаа газар ихээр улсын хэмжээнд 35 ийм захиргаа бий. Манайх Богдхан уулаа бол яг Улаанбаатар хотынхаа хажууд байдаг. Өглөө болгон ээжүүд босч цай сууныхаа дээжийг өргөж гэр бүлээ даатгаж ажил төрлөө даатгаж яадаг. Энэ уулны хамгаалах талбай бол харьцангуй бага л да. 42,000 га. Хамгаалж байгаа ажилчид манай захиргааны одоо ажилчид бол нийтдээ нэг 35 хүнтэй. Улаанбаатар хот маань сая 6-700 мянган хүнтэй. Энэ иргэдийн нэг тийм за нэг хувь 100 хүний нэг нь одоо энэ хамралтынхаа үеэр ч юм уу ажилгүй улсууч их байна шүү дээ. Эдгээр чинь өдөр болгон одоо энэ ууландаа гарч нэг энэ хотын энх тоос шороо утаа дуу чимээнээс холдож нэг эрүүл мэндэ бодоод алхахдаг. Тий ингээл ойрхон явдаг. Тэгэхээр чинь нэг хувь нэг гэдэг чинь нэг 17 мянган хүн шүү дээ. 17 мянган хүн нэг өдөрт л ууландаа. Тэгэхээр хамгийн ойрхон нь одоо энэ зайсангаар баруун ширээ дугуй цагаан тэгэл энэ наадлын амуудаар ер нь бас батлагдаагүй маршрутаар хүртэл алхачих гал байдаг л дээ ер нь улсууд. Уг нь бол нэг богд уул маань дахин цаацтай газар л да. Яагаад уг нь бол гэдэг хэсэглэн сүүлийн үед чинь нэг ийм хандлага гарсан хүмүүс чинь ингээл урагшаага ингээл их нүдэлдүүлсэн шүү дээ. Одоо утаанаас холддог ч гэдэм үү. Ер нь их гайгүй амьдралтай хүмүүс нь богд уулын аманд очиж амьдэрдэг гэл та. Тэгээд ингээд нэг бодглохлоор дахин цаацтай газараа орчоод амьдраад байгаа юм шиг. Тэгээд нэрээ ингээ очиод үзэхлээр ингээ зайсангийн ам руугаа ингээ шахаад барилга байшингууд маш их ингээ баригдсан. Энэ юу ямар зохицуулалтаар одоо зохицуулдаг юм болоо. Хүмүүс бол бас боддөг юм шиг байгаа юм. Одоо дархан цаацтай хамгаалалттай газар гэдэг. Тэгээ энэ их барилга байшин болчлоо. Энэ олон хүн амьдраад идэг. Энэ ер нь одоо юу болж байна гэж тэ. Тэгэхээр энэ үнэхээр анхаарал татсан асуудал мөн л дөө. Энэ сүүлийн 20 жилд одоо ийм л суурьшил үүсчихэд байна. Одоо тэр шинээр барилга байшин баригдаж байна. Янз янзын амралтын газрууд баригдаж байна. Зарим нь орон сууц байна. Зарим нь гэр жуулчны бааз байна. Зарим нь юу мэддэхгүй хашаа байна гэл ингээл улсууд гэж бодож байгаа. Яг л тийм харагдаж байгаа. Тэгэхээр энэ болгон бол нэг тийм хууль дээрээ бол яадгийн хэрэг нэг явцаа ойлгох ёстой л доо. Дархан цаацт газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын чиглэлээр аялал жуулчлалын чиглэлээр шүү. Одоо газар ашиглуулж болно гэсэн заалт байдаг. Тэгэхээр чи хэн нэгэн хувь хүн иргэн
аж ахуй нэгж байгууллагууд би энд одоо ийм газар ашиглая гэж ингээл хүсэлтээ өгөөд тэрийн болгон боож хорж чадахгүй өгсөөр байгаа л энэ сүүлийн 10 хэдэн жилд л одоо ингээл ийм л суурьшил үүсгэж байгаа юм. Тэгэхээр энэ дээр бол яг нин нуугуудыг хэлэхэд бол бас нарийн төлөвлөлтөнд ороогүй, зохион байгуулалтгүй, хоттойгоо ойлголцолгүй, ийм замбрааг өгөгдсөн. Зарим нь үйл ажиллагаанд нь хяналт тавиагүй, аялал жуулчлалын чиглэлээр гэж яхад орон сууц байх шиг, тийм ээ. Тэгэхээр нөгөө аялал жуулчлалын газар нь нөгөө стандарт аялал жуулчлалынхаа стандартыг мөрдөхгүй байх шиг. Дархан цаасд газрын бүсэд уурын зуух ажиллуулахгүй хэд уурын зуухаа ажиллуулж явах шиг ийм зөрчлөлүүд бий. Одоо ингээд богд уулын аманд одоо энэ цаас одоо юм ингээд би байшин барьмаар газраа барах гэсэн өсөлт их ирэх юм уу? Их ирэх юм. Маш их ирэх. Тэгэхээр энэ ерөн төрөний миний хэлсэн нөгөө хотод сууршил их тэр олон хүн чинь нөгөө Монгол улсын бүх хүний 60 70% хүний суурьсан учраас тэрнээс харьцуулахад хичнээн бага хувьтэйч байлээ. Төдий маш олон их хүн ирнэ. Тэгэд манай байгууллагын чинь одоо нэг амаар нэг өдөрч явж байгаа хүний тоо бусад одоо тусгай хамгаалалтаа дархан цаазтай газруудын бүхэл бүтэн нэг жилд явахгүй тийм их олон хүн зөвхөн нэг өдрийн дотор нэг амаар нь явна шүү дээ. Тэгэхээр бол манайх бол одоо бас онцгой манайдаар бол тусгай журам хөтлөмөр баг. Энэ олон хөлийнхөө дунд байгааг яах. Тэгэхээр бид нар бол одоо бас нийслэл мэслэлтэйгээ бас өөр шин шатанд гарч харьцаж ажилламаар байна. Тэгэхгүй бол энэ дархан цаазтай газар нэг тустай юм шиг нийслэл нэг тустай байгаль орчны одоо газар нэг тустай юм шиг дүүргүүд нэг тустай юм шиг байж боломгүй. Тэгэхээр бидний хамгийн гол нь энэ дээрээ бас их ойлголцож нягт нэгдэж нягтарч тэгээд зарим зардлуудыг давхардуулгүй заримыгаа хамтарч бүх өөрсдөө их ажлуудыг төлөвлөөд нэгтгэж бас ингэж зарим дээр нь хамтарч ажилламаар л байгаа. Маргааш хоёлаа одоо өнөөдрөөс ажил тараад цаг нэлээ ойр болсон. Маргааш нэг богдуулын аманд очиж ярилцах учраас бас энэ яриаг маргааш үргэлжлүүлье. Газрын очиод гарах их гоё байх бах тийм ээ. Өглөө ойлоосны агаарт гарангаа. Тэгээ одоо бол би бас энэ яриагаа жоохон өндөрлөөд ер нь таны бас нэг ширэндөө гэж хүнд хувь хөндлөөс ч бас нэг жоохон ярилцъя гэж бодсон. Тэрний өмнө надад энэ юу их санагдаад. Энэний тарийг надад бас тайлбарлаж өгч чинь. Богдхан уул чинь нөгөө нэг ЮНЕСКОгийн бүртгэгдсэн уул шүү дээ, тий? Хүн ба шин мандлын сүлжээнд бүртгэгдсэн, тий. Тэгээ яг зүгээр яг нөгөө хамгаалагдсан үүх түүхийг ярих юм бол энэ ч одоо бүр Ван хааны үеэс гэж баг ярих уу, тий? Тий. Ер нь яг түүхийн сурвалж бичгүүдэд бол их эзэнт Чингисийн одоо гүрний үед одоо Чингис хааны одоо их эзэнт гүрний үе түүнээс өмнөх одоо Чингис хааны аав Сүхбаатарын анд найз Хэрээдийн Ван хаан Тойрол хаан гэхэд л одоо мөн энэ богд хаан уулаа дархалж одоо амтэн ургамлд нь хүрч болохгүй гэж тухайн үедээ зарлиг сааз гаргаж ирсэн түүх байдаг. Тэгээ ангөрөө хийж болохгүй гээл тий. Тэрнээс хойш чинь 1778 онд нийслэл одоо энд шилжээд тэгээд хүрээ сайж үндэнд орж Манжийн хаанд одоо бичиг өргөснөөр 1879 оноос Манжийн хаан одоо дархлаа хамгаалсан байдаг. Тэгээд тэрнээс хойш ерөөсөө үргэлжлэндээ төв. Үргэлжлээл тий. Тэгээд нэг хэсэг бас яг завсарцсан юм аа. Чи 90 он хүртэл бас нэг хэсэг завсарцсан. Тэгээд 90 оноос хойш явж байгаа. Энэ бас их гоё газрын зураг тий. Энэ нэг тусгай хамгаалалт тий. Энэ бол нөгөө тусгай зураг байна тийм ээ. Одоо ч манайд яг нийтдээ хичнээн одоо яг энэ тусгай хамгаалалттай юу байна. Одоо 33 захиргаа байсан. Энэ жил 2-оор нэмэгдээ 35 болж байгаа. 35 болж байгаа. Хамгийн жижиг нь богдхан одоо энэ газар нутгийн нутгийнхаа хэмжээгээр хамгийн бага нь нөгөө энэ дээр үйл ажиллагаа явуулж байгаа энд очиж нөгөө манай тусгай хамгаалалтаа дархан цаазтай газартаа харьцаж байгаа хүнийхээ доогоор хамгийн их л бүх Монгол улсын чинь 60-70% нэндээ өгөгдсөн. Тэрний нэг төлөөлнөг би нэг тоо яриад байна шүү дээ. Тэгээ сая 6-700 хүний чинь. За сая 600 хүний 10% нэхэхээр болвол 160 мянга болчих. За 1% нэг жууд л дээ. Хамгийн багаар бодоход л бүр хамгийн багаар бодоход 1% 100 хүний нэг нь агаар салхинд гарч байгаа шүү дээ. Тэр чинь богдоо өдөө яваад байгаа. Тийм л болоод байгаа. Тэгээд урталт нь Төв аймгийн нөгөө 100 мод. Тэгээд тэдэж хойдлогоос амралтууд наашаага хойшоо хойшлаас ийшээгээ налах тийм ээ. Ийшээгээ нисэх тэгэл одоо тэр нөгөө шин нис хонгоцны буудлаар гэж байгаа. Тэгэл Төв аймаг урталтаа тэр янз янзын шин суурьшлын бүс их үүсэж шít. Тэгэл яг энэ Төвийн бүсийн хамгийн их төвлөрсөн суурьшлын төв дунд л байгаа. Яг одоо энэ чинь нэг юм
тойрогдож ер нь явц дундаа яг энэ уул маань бид нэр бий болгоогүй нэг ийм зоо парк шиг л болоод бүслэгдчихлаа. Тэгэхээр энэ дээр нэг хэцүү юм нь бол нөгөө биологийн төрөл зүйл нөгөө ан амтан бидний нөгөө цус ойртох янз бүрийн өвчин гарах энэтэй бол бид нэр улсын хэмжээнд том бодлого боловсруулж ажиллах ёстой. Тэр маань нэвтрүүлэг богдолын ичэн зөвхөн зайсангийн ам гэж нэрлэж байгаа тийм. Зайсангийн амд ирээдээд өнөөдөр бол одоо амралтын өдөр учраас хүмүүс бол одоо маш их байна. Ер нь ойролцоогоор та чи хэдэн хүн гардаг гэдээ л 10 Яг зүгээр яг тоолно гэж байхгүй шүү дээ. Ер нь бодохдоор та нар дундчаар энэ Улаанбаатар хотын хүмүүсийн чинь хагасдан санд бол 1-2% нь гарна. Энэ чинь бол нэг 20-30 мянган хүн л гарч байгаа. 20-30 мянган хүн. Тэрний чинь 20-30% нь бол ганцхан энүүгээр бүр заримдаа 50% нь энэ төвийнхаа маршрутуудаар гарч байгаа. Хүмүүс ч одоо эрүүл мэндэд их анхаардаг. Ингэж их сайхан алхдаг болцсон шүү дээ. Одоо чи энэ улсуудыг хараараа бүгдээрээ сайхан зориултын хувцастай. Тэгээд бүгд таягтай нөгөө идж уух юмаа хийж яваад хогоо буцаагаад үүрээд ирдэг бүгд үүргэвчтэй. Сайхан цасны гуталтаа дулаахан хөнгөн хувцастай ийм яг зориултын маягтай. танай самбарнууд шиг үү те. Тий. Манай Богдхан уулын дархан цаазд газарт аялагчдад одоо юу анхаарах ёстой вэ? Ямар одоо тээврийнхаа хэрэгслийг хаана байрлуулах ёстой юм тийм ээ? Нэг удаагийн нэвтрэх тасвар 300 төгрөг байдаг. Гадаад улсын иргэн бол 3000 төгрөг байдаг. Энийгээ төлж байгаараа бичиг баримттай явж байгаараа гэд ингээд Төлбөрөөр нь авч чаддсан юм уу? Тэгээд 300 төгрөг. энийг ч л одоо гэж өгөхгүй шүү дээ. Тэгээд дахин цасгаад болох чинь за гэр хүний хийцүүгээд авдаг шүү дээ тий. Тий, тэгээд уг нь 300 төгрөг байх юм. Манайхан 300 төгрөгөөс төлөөд хэвшчих хэрэгтэй. Тэгээ ер нь бид нар одоо ингээд өөрсдөө бас манай зүгээс чиг энэ авах нөхцөлтэй бол бүрэн хангаж чадахгүй байгаа юм. Байгаль хамгаалагчид ажлуудын цагаар ажиллаад хагасдан сайнгүй өдөр шөнөгүй ажиллаад байж хүчрэхгүй байгаа. Тийм учраас тэр үед нь хамгийн их хөл хөдөлгөөн одоо үүсдэг манай иргэд маань хотын иргэд маань энэ уул усандаа энэ модонд энэ цэвэр агаар талхаж тийм ээ эрүүл мэндэ боддог болж байгаа. Хүмүүс харахад бол хүүхдээ дагуулад гэр бүлээр явж байгаа их байл. Ер нь ингээ нөгөө нэг энэ хог хайдаг маядаг асуудал одоо байхгүй болоо гэж үү. Энэ бол маш их баяртай байгаа. Би өөр нь Улаанбаатар хотынхондоо энэ аялагчдад маш их талархаж байгаа. Ер нь миний бодлоор бол нэг 80-90% нь хаяхгүй байгаа. Хаях нь байтхаа энэний нэг 20-30% нь бол хүний хайсныг нэмээ цуглуулад байна. Тэр их сайхан. Би бол энэ бүх аялагчдаа энд алхаж байгаа улсууд бүр баярлалаа гэж хэлмээр байна танахаар. А тэгтэл хог их харагдаад байна шүү дээ. Тэр чинь бодохгүй юу? Тэр 10-20 мянган хүний чинь нэг 10-20% нь хайжихтаар 3-4 мянган хүн хайнаа да. Тэр нь ингэж их харагдаад байгаа нэг маш их олон хүнээс цөөхөн хувийн хайсан сануусар болгоомжгүй хайсан хог тэр их юм шиг харагдаад байгаа байхгүй юу. Тэгэхээр наад нөгөө хайдгуу бүр түүгээд ирдэг 80-90%-ийнхныгаа Улаанбаатарын хог хайж ийн гэж бид нар хэлж болохгүй. Ерөөсөө үндсэндээ хайхаа байсан. Одоо тэр 10-20% нь бол ухамсарлаад санаан зовоод ичээд за би энэ сайхан шүтэн болсон уулан дээр хог хаяад амьдрал маань доройтох юм байна, өвчнөд баригдах юм байна, өрөө хүүхдэд муу юм тохиолдох юм байна гэж айгаад тэгээ энэ улсуудын соёлыг харж дагаад бүгдээрээ уусаад нэг ч хүн хайдаггүй бол ер нь маш их сайрч байгаа шүү. Энийг бүр онцолж хэлмээр байгаа. Би бүр баярлмаар байна. Яг энэ зогсож байгаа одоо нэг баг нь байна л да. Тий одоо яг манай бүсийн хараа бүсийн Богдхан уулын 4 бүс үйдэг гэсний одоо 3 дахь нь уу? 2 дахь. аль энэ үү? Энэ бол одоо яг хамгаалтын бүс рүү орж байгаа. Хамгаалтын бүсгээр одоо ингээд энээс ийшээгээ болохтоор байна шүү дээ.
ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй бүс болоод эхэлж байгаа юм. Тий. Иннээс ийшээга тэр доор одоо бид нэг машин тавилаа штэ. Энэ юунаас цааш одоо энэ Enigma гэдэг компани энэ амралтаас цааш тэр хоёрын хооронд ч нэг хязгаарлалтын бүс гээд тэр нэг туулгалын эргээс л нааш гэсэн үг штэ ер нь. Энэ нэг манай хязгаарлалтын бүс. Энэ бүсэд чинь нэг хүмүүс одоо аялал жуулчлалын зориултаар нэг газар ашиглаж болно гэдэг зориултаар ингэж газар ашиглаад тэн дээрээ л одоо ингээд үйл ажиллагаа явуул ийм суурьшлын бүсүүд үүсчихэд байгаа юм л. Энэ багнаас цаашаа бол ямар нэг юм байхгүй. Байхгүй одоо зүгээр манай одоо энэ улсуудын та нар ингээд харахгүй одоо улсуудын дээшгээ явж байна. Энэ пүүтгэнүүд сүйдэрлэх, нарлах, хөлөө амраах, тас тураа өгөх, бичиг баримтаа шалгуулах дандаа ингээд тэгээд мөн сурчлагын самбарууд ингээд эхэлж байгаа. Маш их хүн биш өнөөдөр. Амралт тий. бас тэгж байгаа. Тий. Гэтэ энэ би сая доор энэ машины зогсоол бас жоо асуудалтай юу. Асуудалтай. Дээрээс хулаад харин тий. Тэгэхээр ерөөсөө одоо би зүгээр хотынхоо энэ аялагчдад нэг уриалмаар байгаа юм. Одоо нэгэнт энд бол ингээд нэг зогсоол байхгүй маш их хоорондоо аваар гардаг, чигцэлдэг, зам хаадаг ийм зөрчил гараад байдаг. Тэгэхээр манайхан болвол ер нь одоо алхачил байгаа юм чинь арай илүү алхах шүү дээ. Энд чинь 3.6 км энэ баруун ширээд дугуй цагаан ордлоо. Тийм ээ. Тэгэхээр эндээс нэг 2 км цаашаага тэр хотынхоо гэрээс гараад алхачих хэрэгтэй юм байна. Тэгэх юм бол ингэж яахгүй нэгдүгээрт, хоёрдугаарт бид нар энэ машины зогсоолыг ер нь бол шийдэж өгөх хэрэгтэй. Хамгийн гол нь төсөв мөнгөний л асуудал шүү дээ. Тэр дээр л хүндрээд байгаа. Энэ чинь сая доорыг харж баг цагдаа ирээд зогсоолчихлоо шинийг тийм ээ. Цагдаа бүр одоо цагдаа ирсэн нөгөө тэр чи замаа хаагаа түгжрээд манай энэ хан уул дүүргийнхэн чинь энэ дээр чи их ажиллана шүү дээ. Тэгээд тэгэхээр хүмүүст бол бид нар бас дугуйны сайхан зогсоол бэлдэж өгье гэж байгаа. Одоо энэ эрүүл мэндэ бодож байгаа бол чи өвөл зөнгөө сайхан дугуйтай ирээд нэн ялангуяа хавар намар 103 дугуйтай ирээл дугуйгаа бэхлээд тэрийг бид нар харж яадаг. Тэгэл дээшээ алхаж яадаг. Ийм нөхцөлийг бий болгоё гэж бодож байна. Машины зогсоолыг шийдэж өгье гэж бодож байна. Тэгээ манай иргэдүүд бол бас ямар ч гэсэн одоо бас одоо ухамсараараа зарим нь дугуйгаар ирдэг болох хэрэгтэй, зарим нь алхаад ирдэг болох хэрэгтэй. Аль болохоор зам бас бусдаа төвөг удахгүйгээр машина тавьдаг болох хэрэгтэй л дээ. Ер нь энэ сая машины зогсоол гэдэг бол том асуудал. сая доор тэр дээр машина тавьчаад тэгээ хиндэ жоо хүүтэн байл да. Өгдөө бас эрт болцсон болохоор тий. Тэгээ за одоо ер нь нэг жоо даархнуудаа ирсэн. Яг тэрнээс зүгээр модрогоо ороогүй энэ хүрээд ирсэн чинь ер нь жоо халууцах маягтай болоо. 3.6 км байдгийн чинь бид нар 1 км явуулгүй тийм ээ. Ингээ сайхан бие халаад сайхан хөнгөрөөд гоё болдог. Ийм байна нөө цагаасараар нөө хүмүүс хямрын ороо гардаг шнэ хэлчүүд. Хямрын овооч нь бас нэг амар хогтой болчиход. Хямрын овоо тэгдэг юм. Бид нар ч нөгөө битүүний шүн тэдний мөн нөгөө онцгой байдлынхантаа дүүргийн онцгой байдал цагдаагийнхантайгаа өндөржүүлсэн бэлэн байдалд ороод шүнжин машин техникүүдийг оруулахгүй зогсоохгүй газруудаар хяналт тавиад тэгээд нөгөө зогсоолуудаар нь анхаарад хүмүүсийг нөгөө замаар нөхсөөгөөд тэгээд дээр нь бас одоо тэр санамсаргүйгээр үлдсэн улсуудын хог могийг төвсөрөөд бид нар чинь бүтүүний шүн бол шүнжингээ хоноод тэгээд цагаан сарын өглөө одоо нар нөгөө урах шинэ нэгэнд одоо нөгөө улсуудыг шинэлж явах хооронд манай Богтан уулын дархан цаасд газрын хамгаалтын захиргааны хамт олон манай энэ Баян зүрх энэ хан уул дүүргийн цагдаагийнхан онцгойгийнхан тэгээ манай яг байгууллагын чинь бүтнээрээ байгаль хамгаалагчд маань бол өдрийн 1-2 цаг хүртэл нөгөөх хамгаалтандаар тэр хоог новш нөгөө гал төмөр тавьчих гээд одоо энэ бөөнүүд очиж бас юу асаагаад болдог байхгүй түүдэг. Гэхдээ болооч наадах чинь болохгүй шүү одоо гэдэг хад асаан тэрний чинь галыг унтраан зарим санамсаргүй хайсан улсуудын хогийг түүн одоо улсууд харин нэг хадаг модноос их уйдаг штэ. Тэрийгээ бол их болсон. За энэ чинь бол байгальдаа их хортон байна. Бид нар бол энэ хадаг гэж энэ хүндлэлгүй. Энэ сүүлийн үеийн хадаг чинь худлаа шүү дээ. Дандаа тэр нэг нефтийн шагаас гарсан ийм металл тэгээд энэ модноос аваач явуулахаар нөгөөдгийг чинь боомлоод нэг амьсгал ус сууг юмнуудын ингээд хатаагаад нам устгаж яадаг. Тэрийг ойлгоод улсуудаа хадаг модноос уяхаа болсон. Ер нь бол их багассан шүү зүгээр тодорхой хэмжээнд харагдана. Энэ олон юм дотор чинь 10-20%. Ер нь бол хүмүүсийн ухамсар бол асрэг сэргэж байгаа. Энэ чинь уулнаас ингээд нөө буугаар дотор ороод ирдэг наа хүүхд зовтой гардаг байсан. Одоо ер нь буугийнхын тоо толгой хэр байна? Саа энэ ер нь хэр их байна тийм. Бугын тоо толгой байгаа. Бугын тоо толгой бол ер нь манай энэ бог дууланд бол ер нь 100-аад бугуул ямар ч гэсэн байгаа. Тий. Яг нарийн тоолоход бол хэцүү байна. Бид нар чинь бүгднгийн тэднийг чинь одоо нөгөө
тоолож яг бүгднийг барьж авч имэнж тэрэнд нь одоо чип суулгаж тэгж үртгэж чадаагүй шүү дээ. Зүгээр ерөнхийдөө энэ бууг тоолох чинь нөгөө мөрөөр тоолно, хорголоор тоолно, орчны тандалт хийж тоолно хүмүүсийн ямар тийм ээ. Тэгээ ерөнхийдөө нөгөө газрынхаа эн чинь тоолох аргачлалууд байдгийг. Газар талбай нутгийнхаа хэмжээнд нь нөгөө бас гарч улсуудын тандалтаар ингэж харж агаад мөн үргээж гаргаж ирээ тэрнийг нөгөө талбайдаа харьцуулээд ингэж тоолдог. Тэгээд tur их багассан багт. Яг л чи ингэж их дээр тойроход болчих. дээр үеийнхээ бодоход их багассан юм шиг байна. Одоо би бол 88 90-ад оны үед энэ хөдөө аж ахуйн их сургуульд сурж исэн. Манай энэ лүү чинь 10 гарнаараа 20 дээрөө буг бэлчиж орж ирэл энэ туулаас уугаад энэ бургасаар нэг бол манай хөдөө аж ахуйн дээр үүр цаашаага яваад 120 мянгат Баянгол хүртэл явждаг байсан. Тэгэхээр одоо бол яагаад энд байгаа бугууд бас нэг орж ирэхгүй байгаа шалтгаан нь бол энэ нэг суурьчны бүс үүсээд хүмүүс асрах хашаа хатгаад байшин бариад чин зэрлэг буг байтгаа хүн нэвтрээд гарахын аргагүй боллоо шүү дээ. Тэрэндээ байгаа. Түүнээс бол энэ одоо энэ хөлийн дунд дассан манай буг энд байгаа амьтад бол бас бууж ирэх магадлал та. За толи юу нэг яг сэтгэж байгаа хөөцөл та хоёрын их бас аль нутгийн хүн бэ? Тэр бас энэ одоо яг амархан одоо ажиллаж хашиг бас үзсэн сонирхолтой байж магадгүй тийм үү? Би бол Завхан аймгийн Нөмрөх сумын хүн. Ер нь яг л бусдын дижилдээ миний намтар би 75-аас 85 онд Нөмрөгийн 10 жилээ төгссөн. 85 онд конкурстэй техникум авсан. Тэрийгэ орхисон. Тэгээд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлээр гарч малчин болсон. 1 жил маллаа цэрэг татагдсан. Цэрэгээс 3 анги дамжсан. 084 гэж десантын анги. 016 дугаар нэгтгэл гэж ардын айрмын сургалтын. Тэгээд тэнд 1 жил болж төрөөцөл зөөгээд Сүхбаатар аймгийн 152 дугаар ангид хуваарлагдаж очсон. Тэнд очоод тасгийн дарга салаан урлагч жигсаалын дарга гэсэн албан тушаалтаа тэгээ ахлах төрөөцөлтөө твшээ тэндээ сайн байлаа гэд онц сайн байсан гэд марш тактикийн тэмцээнд сайн оролцсон. Ороотоо сайн командалсан, удирдсан, элдв хэрэг зөрчил эрс багассан гэдгээр би Батлан хамгаалахын яамны сайд Ёндан генерал. Тухайн үеийн Батлан хамгаалахын яамны улс төрийн газрын дарга Балжин Ямгаа одоо энэ Инкоер гишүүний аав Жаданбаа генерал нарын энэ томчуул очиж бид нар чинь надад одоо Левовын цэргийн дээр шагнагдж байлаа шүү дээ. Тийм байг. Тэгээд буцаад эндээ явах гэл ардын одоо тэр нөгөө хоошоо явах хуваар чинь бүтгээ байжлаа. Дотоод сургуульд оргээ. Тэгээ хөдөө аж ахуйн их сургуульд конкурс чираад хөдөө аж ахуйн эдийн засгийн богийн анги төгссөн. За 92 онд төгссөн. 92 оноос Нөмрөх сумдаа сум нэгдлийн орлогч дарга. Тэгээд брокер, тэгээ компани захирал. Манай тэр сум нэгдэл чинь улсын анхны нэгдэл юм байгаа. Их эхэлт гэдэг нэгдэл. Тэгээ яг бүртгэснээрээ бол Завхан аймгийн Алдархан сум нэгдэнд орсон юм байна лээ. Уг нь манайх эхэлж байгуулагдаад манайхаас одоо туршлага судлаад байж исэн юм байна. Тэгсэн хүртлээр бас энэ бүртгэл дээр янз бүр юм байна шүү дээ. Тэгээ манайх чи ингээд их эхэлт нэгдлэгж том сайхан нэгдэл байлээ. Олон хөдөлмөрийн баатар, олон гавьяатнууд, олон Сүхбаатар энэ одонтой хөдөлмөрийн гавьяаны улаантгийн одонтой томчууд өдөржсэн гайхамшигтай газар. Хөдөлмөр чамд болон манай Завхан аймгийн Нөмрөх сум бол одоо автономит Монгол улс байгуулагдаж Богдхаант Монгол улсын үеийн ерөнхий сайд Жалхан сутагт Дамдын базар. Тэгээд мөн Баруун Монголыг тохиолох хэрэгт хичээн зүтгэж байсан. Улаастан сайд байсан Жалхан сутагт Дамдын базар. Жалхан сутагт Дамдын базар сүүлд Монгол төрийн үйл хэрэгээр даалгавртаа гадшаагаа гараад одоо Чанхашигийн зөвлөх одоо энэ 14-р Далай ламын багш нь байгаад Америк төв данх удаа шарын шишнийг үүсгэн байгуулж одоо Нью Жерси дээр сүм хийдэ барьсан өнөөдрийг хүртэл монголчуудын очдог газар байна шүү дээ. Кино үзсэн цагаан дугны. Цагаан дугны гигэ. За тэр цагаан дугны гигэ киног чи хийхэд гар бие оролцсон хүмүүсийн нэг бий байна. Өөрөө сайн оюунхан намнан сүрэн гэдэгт нь миний зургийг бас авсан. Би сумын засаг дарга байхгүй да. Тэр үед. Одоо энэ хаалган дээрс юу авах хэвтэй юу? Уг нь бол төлбөр авах хэвтэй юу? Тий. Ерөөсөө одоо манайх чинь тэр самбарын тэнд нөгөө шон байдаг шүү дээ. Тэр тэндээс эхэлчихэж байгаа. Тэгээ бид нар энд яг төлбөр авах эцсийн цэг нь эндээс авъя гэж яг модондоо тулгаад энэ хаалга хийсэн. Дэлхийн ууган дархан цаазт газар тавтаа морилноо гэд тийм ээ. Богдхан уулын дархан цаазт газар. Өнөөдөр амралтын өдөр. Тэгээ бас нэг ийм юмнууд байдаг. Тэгээд тэрийн болгон болвол бас бид нар бол өнөөдөр та нарт бол бас танилцуулахдаа одоо тэр доор нөгөө манайхан өчигдөр орой бол ажилдаа байж л шүү дээ. Одоо тэр доор та нарыг очиход байж байна. Тэгээ хамгийн гол нь бас яаж ажиллаж байгааг та нар харах хэрэгтэй. Дээр нь бол гол нь та нар төлбөр гэхээсээ илүү
бид нэр ер нь хүмүүсийг ухамсараараа өгдөг болчихноо. Тэгээ бас бид нар нөхцөлөө сайн бүрдүүлж чадаагүй байна. Энэ одоо гэрээт ажилчин авч тавихгүй болвол нөгөө манай улсын ажилчид өглөө 8 хагасаас орой 5 хагас хүртэл ажиллах ёстой шүү дээ. Тэгэхээр хууль зөрчин хагасдан санд бүх уюудад шөнөдрөгөө ажиллаулаад их боломжгүй учраас энэ дээр нь бас бидний төсөв мөнгөний асуудал хүндрэлтэй байгаа. Тэгээ хамгийн гол нь хүмүүсээ хог хаяхгүй ирвэл мод гişүү мөчөр хуглахгүй ирвэл төмөр тавихгүй байвал ан амтны чочоож үргээхгүй байвал маршрутаар аялдаг байвал сайхан. Улаанбаатарчуудынхаа энэ сайхан эрүүл мэндэ бодж байгаа энэ олон төмөөргөнд бид нар бас сайхан үйлчлүүлэх л бас бидний үүрэг шүү дээ. Зөвхөн татвар авахтаа гол нь биш. Тэдний аялахыг хангах. Таны би бас дуулсан юм байна. Нэг ардчлалын бас нэг анхны нөгөө ардчлалсан хувьсгал хийсэн одоо барьцаануудын нэг гэдэг. Таас тэр талаараа эргээд дурсан шүү дээ. Яг одоо яг хаана явсан тийм ээ. Тэр үе чи одоо би нэг 20 яг тэр цэргээс ирээд их сургуульд орсон 20 настай залуучууд байсан. Тэр үеийн хувьсгалыг зүгээр би одоо хэлэхэд юм штэ. Тэр зүгээр миний л түүх одоо 89 он гэдэг чинь одоо 27 жилийн өмнө байна шүү дээ. Одоо 27 та залууд ихэд л гарч исэн байна шүү дээ. 27 жилийн өмнө би 21 2 тал залуу байхгүй юу. Тэгтэл тэр олон төмний нөгөө оюутнуудын дунд хөдөө аж ахуйн их сургуулийн оюутнуудыг тэр үйл хэрэгт нэлээд удирдах оролцсон хүмүүсийн нь бол нэг яхахгүй мөн. Ардсан хувьсгалын партизан л гэдгийг намайг. Би партизан байгаа юм гэж би орилоод одоо яах вэ? Зүгээр ер нь түүх бол үннээрээ бичлэгэн дээр, номон доор, бус нөхдийн цээжинд, дурсамжинд бүх үйлдэлээрээ хоцорсон байна. Тэрийг бас надад нөхд маань үнэлээд тэмдэглээд одоо медаль хүртэл надад гардуулж өгсөн байдаг. Нам бус. Тий, төрийн албаа гэж учраас нам бус. Нам бус байх хэрэгтэй. Гэтэ зөвхөн төрийн албаа гэж болохын тулд ер нь нам бус болчихоо. Эсвэл зүгээр угаасаа л нам бус. Ер нь бол одоо төрийн албаны шалгалт нөгөө төрийн албанд орох гээд шалгалт өгөөл намаасаа төдөлцөж байгаа. Тэгээд зүгээр ер нь нэг би энд бас яг вэ энэ би улс төр сурчлагаа хийгээгүй байна. Намайг одоо та ч надаас түрүү асуугаад байсан. Та чинь хувьсгалт намын одоо ман намын ардын намын одоо засгийн газрын үед ингэж ажиллаад байх ийм хүн авцар тавьсан гэдэргээд. Гэхдээ ер нь байж болно шүү дээ. Бид нар заавал би ажиллаж байна, би баярлж байгаа юм. За ямар ч гэсэн энэ сайд бол тэр намчрахах, туулжрах та биш. Ажил төрлийг хийж чаддгийг харддаг юм байна. Зангарах ноён нуруугийг харддаг юм байна. Явсан амьдралын туршлагыг харддаг юм байна гэд би бол баяртай суугаа. Тэрний жишээ гэх юм бол би өнгөрсөн жил одоо би 2 жил ажиллаж шүү дээ, 2 дахь жилд. Эхний жил ажиллаад манай байгууллага 30 гаруйдаар явж исэн байгууллага салбартаа төрүүлсэн шүү дээ. Тэгээд би их баяртай байгаа. Тэгэхээр миний ажил бол урагштай байгаа юм байна. Бас тэгээд би зүгээр тэгээд яг нь ер нь бол тэр үед Батцэрэг сайд байсан урд нь өнгөрсөн жилийн чинь 15 оны ажлын чинь хагаст нь манай 8 сар хүртэл оюун хоров сайд ажиллаад сүүлийн 3-4 сард нь Батцэрэг сайд байлаа шүү дээ. Энэ хамтарсан. Тэгээд энэ нийт жилийн ажлын дүнгээрээ л төрүүлж шүү дээ манай хамт олон. Нэгдүгээр. Хоёрдугаар нь ардчлал гэдэг бол яг ардчлал гэдэг нэртэй улсуудын өмч биш байхгүй юу? Өнөөдөр бид нар биш. Тэгэхээр би бол харин ч энэ ман намыг энэ намайг авч ажиллуулж байгаа хамтран ажиллаж байгаа сайд дарга нар бусдыгаа бол би ардчлалтай байна гэж бодож байгаа. Ардчлал гэдэг чинь өөрөө тэр нэрэндээ байхгүй. Үйл явдалтай. Тийм ээ? Байгий. Тэгэхээр би энэ дээр бол энэ ардчлал бол манд шилжчихсэн юм биш үү гэж би хэлнэ. Энд одоо ямар нэгэн би зулгаж байгаа зүйл бол байхгүй. Бодиттой байдал шүү дээ. Ард түмэн ер нь харж байгаа шүү дээ. Тий, энэ бол хамаагүй. За тэгтээ бол энд би нэг зүйлийг тодруулаад хэлж байгаа юм. Ямар нэгэн одоо хараа төрийн албан хаагч байна шүү дээ. Одоо тэр намын тэрэнд саналаа өгөөрөө. Тийм ээ? Гэж уриалахаас бусад үед төрийнхөө албаны мөн чанарыг мөн хууль дүрмийг санаа бодлоо хүмүүс чөлөөтэй ухуулан ойлгуулж явах ёстой юм. Тийм үүрэгтэй юм. Тэгтэл өнөөдөр тэрийг ойлгохгүй төрийн албан хаагч улс төржиж болохгүй гэж. Улс төржинэ гэж юу гэвэл хэн нэгэн хүнийг илтэмжих, нэг намын төлөө сурчлагаа хийх. Тийм ээ? Тэгээд одоо тэрэнд л оролцохыг хэлнэ шүү дээ. Түүнээс иргэн хүн санал бодлоо хэлэх, өнөөдрийнхөө яг иргэнийхээ үүргийг биелүүлээд, төрийн албаныхаа үүргийг биелүүлээд өнөөдрийн хууль дүрм сурчлах, байгаа байдлын үнэн зөв буруу хүмүүстэй санал бодлоо хуваалцах, үүрэг даалгавар өгөх, хамтран ярилцах энэ бол улс төрчил биш байхгүй юу? Өнөөдөр зарим юмдаар бид нар хит тууширч байна. Би ер нь тэгээд хүмүүсийг бодож байгаа юм. Манай энэ төрийн албаных нэг байна шүү дээ. Манай ард түмнээс би бүр гуймаар байна.
яг төрийн албаар нь ороод үзээрэй дээ. Манай байгууллага бол нээлттэй. Та нар ер нь байн иржээ. Хүмүүсээ санал авж байгаараа. Тэр ширэндүүн хүнд суртал гаргаад хүнд бичиг цаасыг үздэггүй хүн байна уу? Гарын уусаг зурдаггүй хүн байна уу? 8 цагт хагастай ирдэггүй хүн байна уу? Орой ажилдаггүй хүн байна уу? Үйл ажиллагаа бид нар маш их ажиллаж байгаа шүү. Тэгэхээр ухаандаа бид нар бол даацаа яг манай Дархан цаас Богдаан уулын захиргаа бол арай өвөрмц байна л дээ. Улаанбаатар хотынхаа хажууд энэ хүн амдаар байгаа учраас бүхий л эднэртэй чи нөгөө газар ашиглагчдаа нөгөө бичиг цаасны ажлууд. Энэ явж байгаа улсуудаа нөгөө л хог новш тийм ээ маршрут бус газраар явах вэ? Төмөр гал төмөр тавьчих вэ? Тэ хог новшоо хайчих вэ? Мод энэ цэцэг навчийн цулгаагаад нөгөө самар жимсийн түүгээд устгаад тийм ээ ховор юмнуудын байхгүй болгоод мод хадыг гимтээгээд явах вэ? Гэдэг талаас нь бид нэр ингэж ажиллахтаар энэ их олон хүнтэй ч ажиллахад бол үнэхээр хүн хүчтэй бол дутагддаг л да. Тэр ч одоо Та ч бас их хурлын сонгуульд нэг хэд өрсөлдөд үзсэн баха тий. Нутагтаа нэг өрсөлдөжсэн тий. Тэгээд өрдөн болсон байгээд. Одоо сонгуулийн өмнө ярьсан бол хоёулаа баларх байх л та тий. Тэгээд яг би 2 удаа өндөө тэгж бас өрсөлдөж үзсэн тал бий. 8 оны сонгуульд Завхан аймагт Ногоо намаас 12 оны сонгуульд Дархан уул аймагт Иргэний зориг Ногоо намаас ингэж тэгээд би бол яасан юм гэхээр 2001-ээс 2007 онд юунд яасан байхгүй да. Америкт амьдарчээсээ хараар л одоо болсон л доо. 1 жил болоод харалсан. Тэгээд одоо би нөгөө иммиграшн хандаад визээ сонгуулж чадаагүй учраас харалсан. Тэгээд бусдын ижил ажиллаж амьдралээ. Тэгээд би тэр ардчлалын Америк орн гэж юу ямар орн байдгийг би нэг очиж үзэх юмсан гэж бодоод байсан. Тэгээд үнэхээр үзсэн. Тэнд үзсэн харсныгаа өөрөө сурсан мэдснийг тэгээд дээр нь би яг малчин айлын хөөхд малдаар өссөн амьдэрсэн сум нэгдлийн компани захирал хийсэн сум нэгдлийн дарга орлогч дарга сумын засаг дарга бүгдийг хийсэн учраас энийг нэг тэр Америкчийн ийм зүйл нэг сайн юм байна. Хүний эрхийг сайхан хамгаалдаг, хүнийг алга үздэггүй шүүх хуультай газар байна шүү. Тэр иншүрэнсийн байгууллага, даатгалын байгууллага нь маш сайхан ажилддаг юм байна шүү. Энд бол ерөөсөө хүмүүс нь бие бинийгээ хүндэлдэг юм байна шүү. 2 машин ингээд нэг замдаар талсан ч гэл бие биендээ зам тавиал та юу гэдэг. Нөгөө дээр үеийн бөхчүүд давхарлаж унтчаад би унсан гэд уралцчихдаг уурлаад байдаг байсан гэлэх шиг. Тийм сайхан штэ. Тэгэхээр энд буцаж ирэхэд бол яг тэр газараас буцаж ирэхэд хүмүүсийн харьцаан дээр бол би өнөндөө одоо буцаж ирээд бол шоконд орж ирсэн. Замдаараа ямар бүдүүлгүй байна бид нар. Цонхоороо пиавны лаазаа шидэл, тамхи асааж шидэл, гудамжинд тэнд бууж бизнесаа тийм ээ. Тэгэл нэгэн лугаачиг янз бүрийн хуруу гараа золгож явах шиг янз бүрийн үг өөр 90 байтугай эмэн чилж явах шиг тэрийг хараад тэгэл яг улаан гэрэл дээр зогсоод ногоон гэрлээр яваад дохиогоо өгөөл дүрмээр яваагүй жолооч миний хажуугаар алан шүүгээл элдв янзаар хараагаад сигналдаад улаан гэрэл дээр урдч машин байхгүй бол явуулдаа чигээд унгууд би яах болж ийнэ гэж бодогдсон. Ийм л байсан. Тэгээ одоо буцаад нөгөө юм тач дасчихжээ. Одоо хэдэн жил болоод тэгээд мэдхээс. манайхны бас ухамсар гайг болсон бохоо. Их сайхан болж байгаа юм. Ерөөсөө би яг 2007 оны намар буцаж ирэхэд юу ажиглагдсан гэхээр манай цагдаагийнхны хуучин яг нэг 2 нийгмийн завсрын үе дээр цагдаагийнх нь болохгүй болоод унсан юм а. Ямар ч улсууд цагдаа руу шургалсан байсан. Тэгэл болохгүй байна да гэж. Тэгээ буцаад ирсэн манай цагдаагийнх маш их ухамсартай хүнтэй зөв харьцдаг, зөв ярьдаг, хүмүүстэй их харьцаж байгаа нь эрс дэшсэн мэдгэжсэн. Өөр нэг юм бол бензин колонкууд дээр очиод бензин авахд Америкээс илүү соёлтой мэдгэжсэн. Шууд ирээд хаалга банкаа онгоолгоод хийж өгөөл гээл дахиад бид нар. За харин дэлгүүр өдөр ороход бол ажиглагдаагүй. Нөгөө худалдагч нартай бас нөгөө үйлчлүүлэгчтэйгээ яаж харьцах талаар манайхан бас сайн заагаагүй байсан болоо тэгээд хүмүүсийн харьцаа бол тиймэрхүү байсан. За хоёлаа. Энэ бол нэгсгээд бас одоо яриад байвал цаг бол яваалах байх л та. Тэгээд жоохон одоо өгсөх юм жойлаа. Юу ч соёлын ингээд нэвтрүүлэг бас дуусгая. Өнөөдөр бас бидний урилгыг хүлээж аваад бас яг энэ Богдахан энэ уулын Дархан цаас газар гэж ер нь одоо хүмүүс маш хэрж штэ. Тэгээд энэ газарт бас нэг хүмүүс манаас ойлголттой болсон баг та. Ер нь одоо хайж болохгүй тийм ээ. Янз янзын чинь бол Дархан цаастай газар шүү гэх. Тэгээд бидний урилгыг хүлээж авсан тань маш их баярлалаа. За баярлалаа. Шүндээ авч төсөй. За та бүхэнд ч баярлалаа. ТV5 телевизийнхаа хамт олонд уулзаж бас надаас тодорхой мэдээлэл авч миний сэтгэлийг телевиз үзэгч
олон түмэнд хүргэж байгаа танаа багийнханд их баярлалаа. Сайхан илдэг харьцаатай, сайхан элдв бас энгийн мөртлөө хүний бас хүмүүсийн ашгүй хүрэх ёстой асуудлуудыг онож зохиж асуусан та нарт баярлалаа. Та бүхний ажил амжилт хүсье. За.